Сайн байцгаана уу? Би Зэн байна. За өнөөдөр би сигма эрчүүдийн талаар жоохон ярих гэж бодсон. Сигма эрхтэй гэдэг нь болохоор ерөнхийдөө сэтгэл зүйн салбарт сүүлийн үед гарч ирээд байгаа тийм нэр том яг. Гэхдээ дээр үеэсээ хүн төрөлхтний түүхэнд угаасаа бэсээр ирсэн тийм төрөл. Бид нэр яг өмнө сайн мэддэг зүйлүүд нь болохоор альфа, бета, дельта, гамма, омега гэдэг ийм төрлийн хүмүүсийг мэддэг те. За альфа нь бол ойлгомжтой ингээд төрөлхийн удирдагч, байлдан дагуулагчид, омгийн ахлагчид. За тэгээд тэрний араас бетанууд нь болохоор альфагийнхаа ингээд баруун зүүн гарan тэдний үнэнч туслах нь одоо тэднийхээ хамаг ажлыг нугуулж өгдөг тийм одоо баруун гарын цэрэг гэх юм уу. За тэгээд тэрний араас дельта гэд зүгээр энгийн дундаж давхраг энгийн ажилчид бүр одоо нийгэмдээ ямар нэгэн өөрөөр бол эзэлдэхгүй, юу ч хийдэггүй ингээ бэжэдэг зүгээр оршчээдэг тийм ирчээд байдаг шүү дээ. Тэд нар нь болохоор омега. За тэгээ үүнээс тусдаа сигма гэдэг ойлголт гарч ирээд байгаа. Сигма эрэгтэйчүүдийн онцлог шинж чанар гэх юм бол тэд нар ийм ганцаараа байдаг. Ихэвчлэн ганцаараа байх сонирхолтой. Ерөнхийдөө бол ийм нийгмээс болон хүмүүст ер нь итгэх итгэлээ алдсан гэх юм уу. Бараг тэрнээс болоод ингээ ганцаараа байх туртаа ганцаар талаас юусоо айдаггүй. Ийм хүмүүс байдаг. За дараагийнхан шинж чанар гэвэл тэд нар бас төрөлхийн удирдагчид. Гэхдээ альфа эрчүүдээс ямар ялгаатай вэ гэхээр альфа эрчүүд болохоор ингээд бусдад хүлээн зөвшөөрөгдөх шаардлага байдаг. Бусдын анхаарлын төвд байж тэднээс эрч хүч урам зориг авч иж бусдыг байлдан дагуулдаг бол сигма эрчүүдэд тийм бусдад хүлээн зөвшөөрөгдөх, бусдыг байлдан дагуулах тийм хэрэгцээ ерөөсөө байдаггүй. Гэхдээ тэд нэр яг өөрсдөө хийж байгаа ажилдаа маш өндөр ур чадвартай, маш анхааралтай ажигч гэрхай. Тийм болохоор ингээд байглаасаа цаанаасаа бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн байдаг. Тэгээд одоо хэрвээ удирдах албан тушаал те альва хүмүүсийг удирдан чиглүүлэх үүрэг даалгавар өгөх юм бол тэрийг маш сайн биелүүлж чаддаг. Гэхдээ тэрийг ингээл үргэлжлүүлээл бүр ингээл амбицлал те ингээд дээшээ ахаад яваад ах хүсэл ерөөсөө байдаггүй. Урдгаарт нь гэвэл маш чимээгүй гэхдээ маш тийм ажигч гэрхай. Альфа эрчүүд бол ингээл бусдын анхаарлыг татаал тэнд бусдыг нийлгээд хөгжөөгөөд те эсвэл одоо мотивац өгөөд хэл ярианд хөгжсөн тийм байдаг бол альфа сигма эрчүүд болохоор ер нь маш чимээгүй. Юм асууж ингэж хүчээр яриулахгүй бол юм дуурдахгүй. Гэхдээ бусдын одоо ярьж байгаа, хэлж байгаа, үйлдэж байгаа бүхнийг маш сайн сонсож, маш сайн анзаарч байдаг. Тэгээ тэрэн дээр ингээд одоо тодорхой дүгнэлт хийгээд тэгэд хүмүүсийг танихдаа бас гарууд болцсон байдаг. За дөрөвдүгээрт нь маш бие даасан бөгөөд зөвхөн өөрөө өөрсдөндөө найдаж амьдардаг. Үүн дээр нэг сул тал гарч ирж байгаа нь бусад хүмүүсээс тусламж авч чаддаггүй. Ер нь л саад бэрхшээл тулгарлаа гэхэд өөрөө зөвхөн ганцаараа давж гарахыг хичээдэг. Энийхээ ачаар гэхдээ бас тэр хэмжээгээр маш их өсөж дэвшиж байдаг. За 5-р нь гэвэл маш нууцлаг бөгөөд бас нэг талаараа жоохон гаж тийм байдаг. Хүмүүс ер нь гаднаас нь хараад сигма эрэгтэйчүүдийг ойлгох маш хэцүү. Ихэвчлэн яг сайн бас харилцааны ур чадвартай байдаг. Гэхдээ харилцаандаа жоохон эвдүүгүй хүмүүс бас ихэвчлэн байдаг. Үүний хамгийн тод жишээ гэвэл Apple-ийн одоо үүсгэн байгуулагч Стив Джобс биш үү те. Стив Джобс бол бүр ингээд дэлхийн ертөнцид тесрэлт хийж чадсан, шинийг санаачилж чадсан, бас ингээд хөвчлэн ганцаараа ажилдаг те. Гэсэн мөртлөө эргэн тойрныхоо хүмүүс тэнийг маш сонин ааштай ойлгоход хэцүү. Сул талуудаа бас хүмүүсээс нуудахгүй. Энэ намайг юу гэд бодчих бол гэдэг ингээд олон талын бодоод идэхгүй яг бодож байгаа яаж байгаа бүгдийг ингээд гаргацдаг. Нөгөө талаараа юм гажигч юм шиг те. Гэхдээ хийж байгаа зүйлээ маш чанартай. Үнэхээр дээд түвшинд аваачд хийж чаддаг. За 6-р гэвэл өөрчлөлтөнд маш хурдан дасан зохицдог тийм уяатан чанартай хүмүүс. За сүүлийн үед болохоор нөгөө дижитал номод гэдэг ингээл аялж зугаалал ажиллаа хийгээл ингээл ганцаараа ер нь аялаа явждаг хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар ер нь ийм сигма эрчүүд байх магадлал маш өндөр. Тэгэд өөрчлөлтөөс айдаггүй. Тэ ерөөсөө нэг газараа ингэж амьдардаггүй. Байнга л ийм нүүдлийн байдалтай тэгсэн мөрчлөө ганцаараа ажилдаг. Хинээс заавар зөвлөхөө одоо удирдамж юу гэдэг тийм махгүй зөвхөн өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийгээд дээрээс нь бас хэнийг ч удирддаггүй, удирдахыг нэг тийм хүсдэгчгүй. Яг тийм бүрэн бие даасан хараад бус тийм байдалтай ихэвчлэн байдаг. За хамгийн сүүлд гэх юм бол бусдын гаргасан дүрм журмыг дагдахгүй. Ерөөсөө дагах
шаардлагагүй гэж бодвол те одоо тухайн гаргасан дүрм журам нэг тийм өөрт нь утга учиртай санагдахгүй бол тэрийг эвдэхээсээ айдаггүй бөгөөд ер нь эвддэг. Тэгээд зөвхөн өөрийнхөө гаргасан замаар өөрийнхөө зөв гэж бодсон замаар явдаг. Тэгээд үүнийхээ ачаар ч гэсэн ерөнхийдөө бас нэг жоохон эсэргүү. За түүхэндээ байсан одоо сигма эрчүүдийн хамгийн тод жишээ гэх юм бол Никола Тесла байна те. Бас ингээд ганцаараа бүх ажил төрлөө хийдэг. Бусдаас ингэж төрүүлж алхахдаг, төрүүлж сэтгэдэг. Тэгээд тэр ингээд бусдад хүлээмж зөвшөөрөгдөхгүй ингээд байх ямар ч шаардлага байдаггүй. Зөвхөн өөрийнхөө гаргасан дүрмээр явдаг. Бас үүнтэй нэг төстэй жишээ гэвэл Альберт Эйнштейн байна те. Бас тийм сууд. Бас л ганцаараа ажилладаг. Харин одоо амьд байгаа сигма эрчүүдийн хамгийн тод жишээ бол Элон Маск байгаа. Бас л бусдын одоо хүндэтгэлийг бүр ингээд цаанаасаа байглаас ингэж хүлээсэн. Тэгсэн мөртлөө тэр бас эргэн тойрных нь хүмүүс сонин ааштай ойлгомжгүй юм гэж маш их ярьдаг те. Тэгээд бас өөрийнхөө гаргасан дүрм журмаар өөрийнхөө зөв гэж бодсон замаар яваад үнэхээр өөрчлөлт, шинжилэлт, цэцэрлэлтийг хийж чадчихаг. За одоо амьд байгаа хүмүүсийн бас нэг жишээ гэвэл Киану Ривз байна. Киану Ривз болохоор бас ингээд бусдад хүлээн зөвшөөрөгдөөл бусдын анхаарлыг татаад авах ямар ч хэрэгцээ байдаггүй. Тэр хүн маш эгэл даруй энгийн жирийн амьдралаар амьдардаг. Тэгээд автобус, метро юу гэдэг те тийм юмар ингээд ерөөсө тоохгүй зорчоод явж идэг. Альва одоо сайн үе, сандвийн аян хийлээ гэхэд ерөөсө өөрийнхөө нэрийг гаргахгүй дандаа нууцаар хийдэг. Тэрийг бусдад зарлал би энэ хүнд ингэж туслалаа, инглээд хийлээ гэд ерөөсө тийм амбиц байдаггүй. Киану Ривз тэр бас нэг зүйл нэмж дурдмаар байна. Түүний тоглож байгаа дөрүүд нь хүртэл дандаа сигма эрчүүд байдаг. За бидний сайн мэдхээр Матриксийн Нео байна. Нео бол сонгогдсон нэгэн угаасаа одоо онцгой. Гэхдээ түүний зан чанарын хувьд хараад үзэх юм бол маш дотгошоогоо айдас одоо төвшүүр гэж зүйл байдаггүй те. Хинээс ч хараад тус өөрийн сонголт, өөрийн замаар ганцаараа явахыг илүүд үздэг. За үүний дараа нэмж хэлэх нэг дүр нь Джон Уик байна. Джон Уик бол ердөөсөө ганц чуны амьдралаар амьдардаг. Бас л дүрм журмыг дагаж мөрддөггүй, эвдэхээс ерөөсөө айдаггүй, маш зоригтой. Гэхдээ тэр хийж байгаа зүйлтэй хамгийн шилдэг нь хамгийн мундагд байдаг учраас өөрийн ирэхгүй бусдын хайр хүндэтгэлийг татдаг. За мөн өөрийн ирэхгүй бусдын анхаарал дүртэж, бусдын айцыг төрүүлдэг. Дарамт шахалтанд орсон ч гэсэн сэтгэл хөдлөлөө ерөөсөө илэрхийлдэггүй бөгөөд амар тайван байдлаа алддаггүй. Түүний байгаа байдал оршихуйн маш хүчтэй байдаг учраас түүнийг юу ч дуурайгүй, юу ч яриаггүй байхад хажууд нь байгаа хүмүүс айж сүрдэж байдаг. Сигма эрчүүд бол их хвчлэн төрөлхийн байдаг. Гэхдээ амьдралынхаа явцад өөрийгөө бас сигма болгож бүтээсэн эрчүүд байгаа. Бас нөгөө талаараа сигма төрөөд амьдралын эрхээр өөрийгөө extrovert болгоцсон тий. Одоо сигма зан чанартай эрэгтэйчүүд бүгдээрээ introvert буюу дотгошоогоо зан чанартай. Гэхдээ яг амьдралын эрхээр өөрийгөө гадагшаагаа чиглэсэн зан чанартай болгоцсон хүмүүс ч бас байдаг. Хүн болгоны амд яваад байгаа сигма boy гэдэг энэ хоёр охины дуулдаг дуу гэдэг шүү дээ. Энд тэгэхээр энэ сигма эрчүүдийн талаар дуу байх нэ. За тэгэхээр нэг миний олж судалсан зүйлүүд нэг иймэрхүү байна. Тэгээ надтай хамт байсан маш их баярлалаа. Баяртай.